За тэгэхээр үзэгчтэй монголчууд маш олон соёл уламжлалтай ард түмэн байгаа. Мөн олон ястан үндэснээс бүрддэг. За үүний нэг нь бол Казак ард түмэн юм. Өнөөдөр 3 дугаар сарын 22-нд буюу Казак ард түмний нарны баяр болох Навризын баяр болж байгаа юм а. Үүнтэй холбогдуулаад бид Казакийн соёл уламжлалыг хадгалж яваа нэгэн залуу гэр бүлд ирсэн байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монгол улсад 150 мянган орчим Казак иргэн амьдарч байгаагийн за 60 орчим хувийн залуучууд эзэлж байдаг юм байна. Тэгэхээр үзэгч та бүхэн залуу гэр бүл Казакийнхаа өв соёл уламжлалыг хэрхэн хадгалж байгаа талаарх сурвалжлагыг хүлээн авна. Казак түмний ёс уламжлал их сонин өвөрмөц юм. Энэ үндэстэнд эцгийн эрхт ёс дамгаалдаг учраас гэрийн эзэгтэй нар хоол ундаа хийх, үр хүүхдээ асрах ажлыг хийдэг байна. Харин гэрийн эзэн өөрөх гэрээ авч явах үүрэг хүлээдэг. Энэ үүргийг хүлээсэн Казак түмний залуугийн төлөвлөсөн хүн бол Нагиш ба юм а. Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны иргэн Нагиш багийг бид өнөөдөр зочлоо. Нагиш ба хотод амьдраад 11 жил болжээ. Тэрээр дүүргийн 10 дугаар хорооны улсын бүртгэгчийн ажлыг хийж байгаа юм байна. Бидэнтэй хамт Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Мөнхбат болон Монголын Казак залуучуудын холбооны тэргүүн гишүүдийн хамт очлоо. Учир нь Монголын залуучуудын холбооноос жидбүр Навризын баяраар Казак альд зочилдог уламжлалтай, харин энэ жил залуу гэр бүлийг сонгож тэдний аж амьдралын талаар мэдээлэл солилцсон юм а. За ингээд олон улсын Навризын баярын өдөр мөн Казакийн ард түмний хаврын баярын өдөр энэ сайхан өдөр бид нэр Казак залуучуудынхаа төлөөлөл болсон Наршвагинда хүрэлцэн ирээд байна. Өрх гэр над жаргалаар дүүрэн өнөр өтгөн байж эдээ ондоо элбэг дэлбэг сайхан байж эрдэм номдоо шамдан суралцаж ажил үйлс нь улам өдрөг байхын үлзийтэй өрөөлийг өөдөөд нь өргөн тавья. Юуны дөрөнд Монголын залуучуудын холбооны нэвтрүүлгүүдэд баярлалаа. Манайхыг зорж ер нь залуучууд нь ямар амьдралдаа ямар яаж амьдардаг юм те яаж хөдөлмөрлөдөг танилцсан явдлууд маш их баярлалаа. Казак альбүр баярынхаа өдөр бололцооныхоо хэрээр заавал ширээ засах ёстой. Ширээг чимэх гол хоол хүнс бол Каз юм а. Хэрв каза бэлдэж амжихгүй бол махчансан шүлэнд хийсэн арц, будаатай шүлийг хийж уудаг байна. Казакууд өвгөд өтгөс настан буурлуудаа эрт цагаас өнөө хүртэл ихэд хүндэтгсээр иржээ. Нэг зассан ширээгээ нар жаргахаас өмнө хураадаггүй. Учир нь зочин гээжтийг дайлах нь тэдний уламжлалын нэг юм байна. Түүнчлэн Навризын баярыг үндэсний хөгжим болох Домбургөөр төсөөлшгүй. Тиймээс ч гэрийн эзэн Нагиш бай үндэсний хөгжмөө бидэнд тоглож сонирхуулсан юм. Өнөөдрийн байдлаар манай улсад 150 мянга гаруй Казак иргэн амьдарч байгаа гэсэн судалгаа бий. Тэдний 60% нь залуучууд эзэлж байгааг Монголын Казак залуучуудын холбооны тэргүүн хэллээ. Нийтдээ Монгол улс даяар 150 мянга тийм Казак иргэд байдаг. Тал хувь нь 60% нь шахам залуучууд байдаг. 38, 39 насны хүртэл. Тэр нь Навризын баяр залуучууд нь яг гол нь арх тасгүйгээр тэмдэглэдэг. Аль ч шийдвэл залуу юм архигүйгээр найзуудыгаа, хамаатнуудыгаа хөндлөдөг, цайлж дайлдаг. Монголд одоогоор Казак залуучуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилго бүхий 10 гаруй холбоо ажилладаг байна. Улаанбаатарын хэмжээнд л гэхэд 96 мянган Казак иргэд байдаг. Тэдний хөдөлмөр эрхлэлт сүүлийн жилүүдэд нэмэгдсэн гэж Монголын Казак залуучуудын холбооны тэргүүн онцолж байлаа.